Үзэгчтэй хойроо амгалан айлтгай сателлитээс бэлтгэх хүрэгдэг Тэнгэрийн цаг мэдээллийн хөтөлбөрийн ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Анхаарлаа хандуулна. Мэдээ хэлж байна. Дархуул аймгийн тээвэр авто замын газраас эрхлэн хууль бусаар нийтийн тээврийн үйлчлэгээ эрхлэгчтэй өнөөдөр уулзаж хуулийн зөвлөгөө өгч зөрчил гаргасан жолооч нарт хуулийн дагуу торгуулийн хариуцлага хүлээлгэлээ. Хот дотор гэхэд л том аварын автобус болон хууль ёсны гэрээтэй такси үйлчлэгээ эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлж зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хяналт шалгалт явуулан тендерийн бус жолооч нарт хариуцлага тооцох юм. Дархан хотын дотор нэг хэсэг том аварын автобус явахгүй 2013 оноос эхлэж том аварын 12 автобус оруулж ирээд хот дотор нийтийн тээврийн үйлчлэгийг эрхлэх болсон. Таксины үйлчлэгээгч нийтийн тээврийн эрхлэгчдэд хариалуулж хариуцлага тооцдог эзэнтэй болгосон. Гэвч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал нь нийтийн тээврийн үйлчлэгээ эрхлэх шаардлага хангаагүй тээврийн хэрэгслэр хулгайн журмаар зорчигч тээвэрлэж байгааг хязгаарлах зорилгоор энэ ажлыг эхлүүлжээ. За ер нь засгийн газрын 55 дугаар тогтоолоор аймгийн тээвэр авцмын газар автоэрийн үндсэд буюу Дархуул аймгийн автоэрийн төвд үйл ажиллагаа шилжиж ирсэн. Тэнтэй холбогдуулаад тохирлын үнэлгээний гэрчлэгээний баталгаажилт хийсэн аж ахуйн нэгж байгууллагатай тээвэрлэлтийн гэрээ хийж байгаа. Үндсэндээ энэ ажил дуусчихъя. Тэгэхээр одоо бид нэг аж ахуйн нэгжүүдтэй гэрээгээ хийсэн учраас дотоод орон нутгийн тээвэр болон хотын доторх тээвэр дээр хяналт шалгалтын ажлаа эхлүүлээ. Хууль бус тээвэртэй тэнцээ гэдэг ийм аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ийм шалгалт явуулсан. Тэгээд энд явж байгаа жолооч нартаа хууль эрхцэн зөвлөгөө өгье. Энэ одоо хууль бус тээвэр эрхлэх юм бол танд одоо ямар эрсдэл үүрэх вэ тийм ээ? Цаашдаа одоо автоэрийн талаар Дархуул аймагт ямар бодлого баримталж ажиллах вэ? Төрөөс ямар бодлого баримталж байна? Энэ талаар бол бид сая жолооч нартай уулзлаа, зөвлөгөө өгч хууль зөрчил улсуудлаа бас автоэрийн хэлт уулсан байцаагч хуулийн хариуцлага өгөх юм арга хэмжээ явуулж байна. Шалгалтын явцад зөвшөөрдөггүй буюу буруу талдаа жолооны хүртдэг тээврийн хэрэгслэр такси үйлчлэгээ үзүүлсэн автобусын зогсоол дээр төр болон удаан зогссон 2003 оноос өмнө үйлдвэрлэгдсэн суудлын автомашинаар хүн тээвэрлсэн хууль бусаар такси үйлчлэгээ үзүүлсэн зэрэг зөвшлүүд дийлэнхийг нь эзэлсэн байна. Дараагийн мэдээ өнөөдөр аймгийн цагдаагийн газраас захирагчийн алба Дархан сумын захиргаа нийтийн аж ахуй үйлчлэгээний газартай хамтран зорийн давхар үйлчлэгээ явуулдаг болон амьдардаг иргэдэд шалгалт явуулж бүртгэл судалгаа хийж ажилласан байна. Аймгийн хэмжээнд суурин давхар буюу орц бодолд амьдардаг 236 иргэнийг бүртгэсэн байна. Мэдээллийг дэлгэрүүлье. Өнгөрсөн сард тараншаанд хоногддог иргэн амиа алдсан асуудал 2 удаа гарсан. Иймээс хүйтний улирал болж байгаатай холбогдуулан зорийн давхарт болон Орос тараншаанд амьдардаг иргэдийг судалгаа бүртгэлд оруулан цаашид хяналт тавих үүдээс аймгийн цагдаагийн газар захирчин алба нийт аж ахуй үйлчлэгээний газар Дархан сумын захиргаа хамтран сарын хугацаанд судалгаа бүртгэл ажлыг хийсэн байна. Энэ хүрээнд аймгийн хэмжээнд 57 орцонд нийт 236 иргэн аж төрж байна гэсэн судалгаа гарчээ. Судалгааны явцад зорийн давхарт үйлчлэгээ эрхэлдэг иргэд оршин суугчдын амар тайван байдлыг алдагдуулдаг, мөн тараншаанд хоногддог иргэд инженерийн шугам сүлжээний байгууллагуудад хүндэл учруулдаг гэх асуудлууд цөөнгөө гарсан учраас мэргэжлийн ажилтны газраа шалгуулж энэ асуудлуудыг зэгслэх талаар өнөөдрийн хурлын тайланд онцоллоо. Энэ хүүтний улирал болж байгаатай холбогдуулаад орц хонгол тараншаанаар амьдардаг хүмүүс тараншаанд нас орсон асуудал 2015 оны 10 дугаар сард 2 удаа гарсан. За энэ зөрчлийг тасан зогсоох цаашдаа энэ чиглэлээр тодорхой ажил арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр цагдаагийн байгууллагаас захирагчийн алба нийт ах үйлчлэгээ ус сууг за тэгээ сумын захиргаа гэх мэт тийм байгууллагуудад тодорхой албан бичгээ явуулж энэ чиглэлээр хамтран ажиллах талаар 1 сарын хугацаатай ажил арга хэмжээ зохион байгуулалтад явагдаж байна. За энэ ажил арга хэмжээний хүрээнд нийт 57 орцны 236 хүнийг бүртгэл судалгаанд авч ажилласан. За Дархуул аймгийн хэмжээнд 57 орцонд 236 иргэн оршин сууж амьдарч байна. За энэ иргэдэг цааш одоо энэ суурин давхар подвол мөн орц сонголоор амьдрах энэ орчин нөхцөнд бүрдэж гин үгүй юу гэдэг талаар энэ ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж мэргэжлийн хяналтын газраар энэ дүгнэлт гаргуулах цаашдаа энэ орцонд амьдарч байгаа хүмүүс подволд амьдарч байгаа хүмүүсийг цааш эрүүл мэндийн байдал болон амьдарч байгаа орчин ахуйн нөхцөлийн шаардлага хангамжруулдаг асуудлыг зэслэх зорилгоор 6 байгууллагын хамтарсан шалгалт явуулж байна. За өнөөдөр цагдаагийн газар дээр эдгээр ажлын хэсгүүд бол хийсэн ажлаа дүгнэж цаашдаа бол танилцуулга дүн мэдээгээ цаашдаа мэргэжлийн хяналтын газраар дүгнэлт гаргуулах иргэн хүн оршин сууж болох юм уу гэдэг асуудлыг бол дүгнэлт гаргуулж энэ асуудлыг зэгслэх талаар аймгийн хэмжээнд ажил арга хэмжээний зохион байгуулалт явуулж байна. Энэ ажил ямар ч гэсэн энэ олон байгууллагад олж ажилласны үр дүнд нэг үр дүнд хүрэх тодорхой энэ ажил арга хэмжээнүүд болно. Зорийн давхарт бол одоо янз бүрийн хууль бус одоо
үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг. Тэр оршин суугчдынхаа ая тухайг алдагдуулдаг. Тиймэрхүү асуудлуудыг бол одоо энэ ажлаараа нэг мөсөн зэгслээд авъя гэж бодож байгаа. За энэ үүнтэй холбогдуулаад манай инженерийн шугам сүлжээний байгууллагууд дээр бас аягүй хүндрэлүүд гардаг. Өвлийн цагт одоо гинт шугам болоо эвдрэл гарлаа гэдээ дуудлагаар яваад очиход донгоолгож чаддгүй, эсвэл чойжлоо явчихсан. Тэр үйлдвэрөөсөө хизээч орж чаддгүй. Тэгээд одоо зориултын бус цоглоор одоо шургаж, үсэрж, харайж орж ээж одоо манай инженерийн байгууллагуудын маань ажилчид бол гэмтэх тиймэрхүү асуудлууд гардаг. Тийм учраас одоо энэ асуудлуудаа нэг мөсөн энэ аянаараа зэгслээд авъя. Тэгэхээр та бүхэн маань энэ ажил бол нэг л удаа явагдана. Тийм учраас бол одоо энэ ажил дээр л бүх тулгымцсан асуудлуудаа гаргаж ирээд цагдаагийнхаа байгууллагатай хамтраад, захирагчийн албатайгаа хамтраад, за холбогдох сум, баг гэсэн одоо бусад төрийн байгууллагуудаа хамтраад энэ ажлаа зохион байгуулцгаая. Тийм учраас та бүхэн өөр өөрт байгаа асуудлуудаа маш тодорхой гаргаж ирээд өөр өөртөө бас нэмж санал яамаар байна гэсэн санал хүсэлтэд бас чөлөөтэй ярилцгаая зүмөрөө. Тэнгэрийн цаг мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. 1991 онд олон улсын жигрийн шижингийн холбооноос 11-р сарын 14-ний жигрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр болгон зарлан тунхагсан. Энэ хүрээнд аймгийн эрүүл мэндийн газраас жигрийн шижин өвчний мэдрэлийн хөлний хүндрэл, өвчний талаар өвчтөн болон сувилагч нарт практик сургалтыг зохион байгууллаа. Чихрийн шижинтэй тэмцэх ирээдрийг дэлхийд даяар нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн 160 гаруй улс орон олон улсын чихрийн шижин өвчний эсрэг холбооны харьяа 200 гаруй нийгэмлэг эрүүл мэндийн байгууллага засгийн газар болон чихрийн шижин өвчтөй хүмүүс тэдгээрийн гэр бүл хамтран тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг Угтад аймгийн эрүүл мэндийн газраас чихрийн шижин өвчний зохилох хүндрэл болох мэдрэлийн хөлний хүндрэл өвчний талаар өвчтөн болон сувилагч нарт практик судалгааг зохион байгууллаа. Сургалтын хүрээнд энэ өвчлийн сүүлийн үед нэвтэрсэн эмчилгээний мэдээлэл өгч мөн өвчтөн гэрээ нөхцөлд өөрөө хөлөө хэрхэн ашиглах талаар заавар өгсөн байна. Тархуул аймгийн хэмжээнд бол ерөнхийдөө хуучин дархан болон шинэ дарханы 2 одоо эмч суудаг, чихрийн үздэг. Дотоод урлагийн эмч тэр эмчнэрийн хэмжээнд л ерөнхийдөө 900 гаруй хүн хяналтанд байдаг. За тэгээд 7 хоногт ер нь 100 тохиолдол бас нэлээд шинээр онцлогдож байгаа. За өнөөдрийн болж байгаа үйл ажиллагаа гэх юм бол 11 сарын 14-нд дэлхийн чихрийн шижиндээ тэмцэх өдрөөр дэлхийд даяар тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулаад манай нэгдсэн эмнэлгийн дотрийн засаг чихрийн шижингийн одоо мэдрэлийн хөлний хүндрэл гэж байдаг хамгийн их хүмүүс зохилон тохиолддог. Тэр өвчний хүндрэлийн талаар эмч нартаа болон өвчтөнгүүдтэй сургалт зохион байгуулж байна. За тэгээ сүүлийн үеийн эмчилгээ болон одоо хөлөө хэрхэн арчлах за тэр талаар зохион байгуулж байгаа. Чихрийн шижин өвчтний удамшилт харгалал зохисгүй хооллолт хөдөлгөөний хомсдол зэрэг олон нөхцөл шалтгааны улмаас тусандах сахарын хэмжээ ихснээр ам занх ихшээг шинж тэмдэг илэрдэг бодисын солилцооны өвч юм а. Манай аймгийн хэмжээнд уг өвчнөр өвчлсөн 900 гаруй өвчтөн байдаг байна. Мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Unitel Group ирээдүйн хойч үеийнхээ оюун ухаанд хөрөнгө оруулалт хийх зорилгоор Монгол улсын бүх ихтэй сургуулийн оюутнуудад зориулсан оюунлаг оюутан тэтгэлэг хөтөлбөрийг санаачсан бөгөөд 2 дугаар үеийн уралдаант хөтөлбөрийг Дархан хотын оюутнуудад эхлүүлээд байна. Мэдээллийг дэлгэрүүлье. Оюунлаг оюутан уралдаант хөтөлбөрт 14 хоногийн турш амжилттай зохион байгуулж хамгийн өндөр оноо цуглуулсан 1-р үеийн багуудыг 2015 оны 11 сарын 5-нд шалгаруулсан бөгөөд 2-р үеийн тэтгэлэгт хөтөлбөр 2015 оны 11 сарын 10-наас эхэлж байна. Өнөөдөр Дархан хотын шинжлэх ухааны технологийн их сургуулийн оюунлаг оюутнуудыг тодрууллаа. 1-р байранд шалгарсан шилдэг багийн гишүүн бүрт Unitel Group Samsung-ийн хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утас болох Samsung Galaxy J5 гар утсыг бэлгэлж харин 2-р байранд шалгарсан багийн гишүүн бүрт Adidas Capiban Хүннү KFC-гээр үйлчлүүлэх 100,000 төгрөгийн эрхүүдээ сонгуулан бэлгэллээ. Түүнчлэн багийн нийлбэр онооноос үл хамааран хамгийн өндөр оноо цуглуулсан оюутан 2015-аас 2016 хичээлийн жилийг дуустал сар бүр 100,000 төгрөгийн тэтгэлэг авах боломжтой. Дарханчуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын үндэсний өргөн толгойн үндэсний оператор Unitel Group-ээс санаачлан оюунлаг оюутан нэртэй хөтөлбөр хэрэгжүүлээд явж байгаамаа. Тэгээд өчигдөр өнөөдөр 2 өдөр Дарханы бүх ихтэй сургуулиудаараа бид бүхэн орж оюутан залуучуудаа уулзаж хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийгээд явж байна. Яг одоо бид нар шинжлэх ухааны технологийн сургууль дээр хүрэлцэн ирээд залуучуудаа уулзаа сууж байна. Тэгээд оюунлаг оюутан нэртэй хөтөлбөр маань зөвхөн Unitel-ийн хэрэглэж байснараа оролцох боломжтой биш. Бүх операторын хэрэглэж байснаар оролцох боломжтойгоор давуу талтай юм аа. Тэгээ оюутан залуучууд маань ангиараа нэгдээд групп үүсгээд за энэхүү уралдаанд оролцоод өдөрт 3 асуултанд хариулснараа оноогоо цуглуулж яваад хамгийн өндөр оноотой нэг анги маань ангиараа ангийн одоо бүх хүүхдэд Samsung Galaxy J5 нэртэй ухаалаг гар утасны эзэн болохын боломжийг олгож байгаа маа. Тэгээд 2 дугаар байр 3 дугаар байр олон шагналуудыг бас оюутан залуучууд маань хүлээж байгаа.
Ийхүү 2 дугаар өнөөдрөөс эхэлсэн бөгөөд нийт 363 оюутанд бүтэн жилийн тэтгэлэг багийн гишүүн бүрт ухаалаг утас 3 дахь байгууллагын бэлгийн эзэд болох боломжуудыг хүлээж байгаа тул та яг одоо UChat аппликейшнийг усандаа суулгаж өдөр дээрх 3 асуултандаа хариулаарай. Танд амжилт хүсье. Тэнгэрийн цаг мэдээллийн хөтөлбөрийн ээлж дугаартаа хамтдаа үзэгчдээ баярлалаа. Маргааш шин шинэлэг мэдээлэлээр уулзтлаа. Баяр та үзэгчдээ.